Хэдэн төгрөг хасахтаа боллоо ингээд ийм авах гэсэн юм авах гэсэн. Нэмэгтэй болоод ингээд энэгөөс тийм авах юм байна гэдэг чинь тийм. $30 хасах $30 гэж 100 гаруй төгрөг. Хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тохирох арга барал гэж байдаг гэж яриад байгаа зарим нь тийм. Зарим нь болохоор юу гэж ярьж байгаа юм гэхээр арга барилыг нь хүн ажиллуулдаг ямар ч арга барил сайн ажилладаг тийм. Яг минийхийг хуулбарлыг гэх юм бол яг над шиг л яг над шиг сэтгэдэг, яг над шиг зуршилтай, яг над шиг амьдралтай. Тийм байж ч тэр хүнд яг над шиг үр дүн гарах байхгүй. Нэг үйлдэлийг олон дахин давтаад өөр үр дүн хүлээн гэдэг чинь мунхгийн үйлдэл хийх зүйл шүү дээ. $100 ч би хэдэн төгрөг өдөрт яах юм. Дансын 1% эрсдүүлэх дүрэн байгаа. Тэгээ 1% эрсдүүлээд би $3 авах юм. $3 өдөрт яах. Форекс арилжаач өөрөө маш гоё эрх чөлөөтэй бөгөөд маш шудраг бизнес байхгүй. Баахан юмнууд байгаа шүү дээ. Fair value гэх, order flow, bookmap хэрэггүй гэж хэлж байгаа бол биш. Бүгднийг ингээд авчих юм бол market structure л үл. Залуучууд маш их бот AI гэдэг зүйлээр төвлөрж байна л да. Ингээд бот гэдэг зүйл ер нь боломжтой арилжаачтай юм олон гэж байх.